За бид хоёр одоо маш сонирхолтой газар ирсэн байна. Энэ нь болохоор Чуншуй Тан гэдэг нэртэй. Энд яасан бэ гэхээр хамгийн анхны одоо bubble tea яг энэ газарт үүссэн гэж одоо явд юм байлээ. Тэгээ 1980-аад онд хамгийн анхны bubble tea одоо монголчуудын ч гэсэн ер нь бол дунд айгүй алдартай болсон bubble tea. Тэгээ олон улсад ч гэсэн маш одоо ирчээг авч байгаа юм гоё уух зүйл bubble tea Тайванд ингээд анх үүссэн. Тэгээ яг бүр Тайванд үүсэхдээ яг энэ газар үүссэн гэсэн. Тэгээ бид хоёр яг тэрийн зориод ирсэн байна. Одоо ороод анх үүссэн газраас нь bubble tea аваад уух гэж байна. Маш тогтолж байна. За энэ юу юм бэ? Сайн нөгөө орж ирэхэд чиглүүлж өгөөд тэгээд нэг юм бүгэлдэг меню өгөөд ширээнд нь суулгачт юм байна. Гэхдээ эндээсээ би одоо ингээд сууж харж байгаад хүссэн юм а бүгэлчөө тэгээд дахиад энэ цагнаа касс байсан байхгүй. Тэр кассан дээр очиод энэ бүгэлсэн юм а яхах юм байна л да. Захиалга баталгаажуулаад мөнгөө төлөөд авах юм байна. За амиртаж энэ айгүй их юм харагдаж харж байгаа хамгийн сонирхолтой гэсний захиалъя да. Захиалга өгчлөө ерөнхийдөө баталгаажуулаад тэгээ нөгөө хэр их сахартай нөгөө эзэн чихэртэй уух вэ гэдэг яа тийм ээ. This number put it on your table please. Thank you. Have a nice day. За ингээд одоо ширээн дээрээ тавиад тэгээ дараа захиалгыг нөх юм байна л та. 1980-ад онд Тайванд үсэн энэ хүү цайн олон төрлийн жимс орцоор баяжуулагцаар өнөөдөр маш олон улсын хэрэглэгчид өдөр тутамдаа уудаг ийм уух зүйл болтлоо хөөгдсөн байна. Bubble tea бол анх энэ Чуншуй Тан гэдэг энэ цайны газрын ажилтан нь бол яг анх сэтэж олсон гэдэг. Тайван өөрөө маш халуун орон учраас хүмүүст ер нь бол хүүтэн юм уух тийм хэрэгцээ бол байсан. За дээрэс нь тайванчуудын одоо цайны соёл өндөр хөгжсөн цай их уудаг ард түмэн учраас хүмүүсийн дуртай цайг сүйтэй хойлоод ингээ хүүтнэр борлуулах ийм санааг бол анх гаргаад энэ bubble tea-г бол худалданд гаргаж исэн. За тэгээд үүн дээрээ бол одоо бидний энэ boba гэж нэрлэж байгаа нэг төрлийн цардуулаас гаргаж авсан энэ бөмбөлгийг нэмээд ингээд bubble tea бол гарч исэн байна. Хамгийн анхны энэ bubble tea-ний орц нь ерөөсөө л хар цайн дээр сүү тэгээд энэ boba гэдэг бөмбөлгөө нэмээд ийм энгийн орцтойгоор гарч исэн. Тэгээд үүнээс цаашаа бол маш олон төрлийн орцтой болж хөгжсөн байна. За манай bubble tea шүү дээ. За төрийн ер нь захиасан юмнууд ирчлээ. Нөгөө жоохон өсөөдсөн болохоор яг хоол идмэр санагдаад хоол бол идсэн. Тэгээ хажуугаар нь ямар ч тач bubble tea-гээ уун. Тэгээ хамгийн түрүүнд ер нь бол шууд bubble tea-гээ ууя гэж л бодож байна. Ямар ч юмгүй зүгээр яг original тийм илүү дутуу юмгүй bubble tea-г нь тоор авсан байгаа. Тэгээ угаасаа халуун болохоор өстэй авсан. Бөмбөлнүүднээс шууд ам руу гүгээл ороод. Гоё. Also нэг тийм ялуун биш. 요거는 ялуун муудаг болохоор айгүй гоё наа. Бөмбөлнүүд нь нэг тийм хөөрхөн жижигхэн юм. Тэгээд шууд ингээд ам руу урсаалцсан бөмбөнөр ороод л байна. Юу гэдсэн чинь 1980-аад он л гэдсэн яг энэ савхан дээр юу бичиж байна. 1983 он юм бэ. Тэгээд энэ нөхрийн махтай гомд төшүүлтэй ер нь бол монголчуудад бас арай ойрхон амттай юм болоо гэж боддог. Нөхрийн махтай энэ хан гиз дотор. Тэгээд таангатай За бид хоёр хоолоо идээд bubble tea-гээ уугаад дуусчлаа. Маш гоё байлаа. Тэгээд би уг нь шүл захиасан. Гэхдээ яг өнөө ахын хоолноос амссан чинь миний идэх хоол бол энэс болохоор бид хоёр хоолоо солилцлоо. Тэгээд ер нь бол дуустал идчихлээ. Bubble tea-гээ ч гэсэн уучлаа. Үнэхээр гоё байлаа. Bubble tea би яг бүр ингэж байнга авч удаггүй ч гэсэн ер нь бол дуртай. Тэгээд энчээ ирээд яг үүссэн газар нь ингэж ирээд яг анх үүссэн газраас нь bubble tea авч уuna гэдэг бол бас маш гоё санагдлаа. Тэгээд харахад нөгөө жуулчд бас айгүй олон байна. Яг энэ нөгөө тэр bubble tea үүссэн гэдэг болохоор нь л яг ирж яваасаа энийг зорж энэ газрыг зорж ирдэг баг. Тэгээ хажуугаар нь юм хоол амттай зууш мууш гардаг нь бас таалагдлаа. Одоо болохоор яг энэ хажуудаа одоо нөгөө юуны Тайваны одоо анхны
одоо Тайваны үндэслэгч, удирдагч гэх үү те Чанкашигийн хөшөөтэй талбай руу орох гэж байна. Яг хажуудаа юм билээ. Тэгээд тэрүүгээр ороод бас ингээд ер нь бол одоо Монголын Сүхбаатарын талбай гэж болох үсттэй нөгөө Чингис хааны хөшөөгөө ингээд манайх залсан байдаг. Сүхбаатарын талбайтай адилтгаж болох үст тийм том талбай харагдчихсэн. Тэгээд талбайгаар нь яваад гоё энэ барилга хийцэн бас хараад гоё явъя гэж бодож байна. Тэгээд яг хажууд нь болохоор ороод.